Эртээ урдийн цэг бурхан багш хамаг амьтныг бүтээж гинэ. Урдаа сайн ярилцаж тоглоё гэж бодож байна. Яа гэнэ чи. Ойны алтууд хүүг биширч тусгай гэр барьж өгөөд дураар нь суулгах болов уу Энийг одоохон манайх руу хүлээд аваад яв. гэж зарцтай тушаалаа. Би чамд нэг морь бэлэглэе. Бурхан багшаа, яруу сайхан хэл хайрлаач. Монгол ардын үлгэр. Монгол ардын үлгэр Цэцэнбэр. Эрт урдийн цагт нэг их тэнэггүйтэй хаан байж гин. Тэр нутагтаас нэг их цэцэн охинтой өвгөн амьдардаг байлаа. Нэг өдөр хаан цэцэн охиныг монхоггүйтэй ихтер болгон авчгүй гэж бодоод өвгнийг дуудаж гинэ. Заахо. Өвгөн чи сайн сонсож байна. Маргааш үнсэн чөдөр зангидаад зам тааж биш, замгүйч биш газраар гутал тааж биш, гуталгүйч биш явхан ирж өдөрч биш, шүнч биш газраар гэртч биш, гадааж биш газраас үнсэн чөдрөө надад өгөөрэй. Хэрв чадахгүй бол толгойч нь авна гэж мэдээрэй. Химэн зарлиг болгож гиндэ. Өвгөн яадаг бэлээ химэн аргаан барлаа. Гэртээ харж ирээд охиндоо хааны хэлсэн бүгдийг хэлэхэд Аав минь дээ. Тэр юухан байх вэ? Санаагаа бүүж хэлээ. Охиндоо найдахад л болно. гэд нэгэн арга зааж өгөв гинэ. Маргааш өглөө ургахын улаанаар өвгөн охиныхоо хэлсэн ёсоор хааныг очиж гин. Хаант минь ээ. Таны зарлиг ёсоор би үнсэн чөдөр зангидаад ирлээ. Та авч хайрлана уу? гэж хашгирсан хаан. Чи хаанаас дуурайд байна? Гэхэд өвгөн Гэртч биш, гадаач биш. Хан туурах хоёрын завсар байна. Юу гинэ? Чи хэзээ ирэв? гэхэд өвгөн Өдөрч биш, шөнч биш. Үүрээр явж ирлээ. За тэгээд хаагур явав дээ. Би зам тааж биш, зам гүйж биш. Замын далангаар явж ирсэн билээ хаант минь. гихтэн хаан Тэгвэл үнсэн чөдрөө яаж зангидав дээ? Өлөн өвсөөр чөдрө зангидаад хавтгай чулуун дээр тавьж галдаад үнсэн чөдөр зангидлаа хаантаа. Та саярх бол морой чөдөрлөөрэй. гэсэнд хаан Тийм байж. Заахо, маргааш би танад очино доо. Чи надад эрв хүрийн сүгээр элгэн тараг бүрээд байж бай. Эрв чадахгүй бол толгоогч нь авна гэж мэдээрэй. гэж зарлиг болгож гин. Үгүй ерөө. Манай хаан болохоо байжээ. Одоо яадаг вүлээ? Химэн зөвхрөөд охиндоо очиж хааны зарлигийг хэлтэл Тэр гайгүй дээ аав минь. Санаа битгий зов. Би аргалъя. гэжээ. Маргааш нь охин аавыгаа арга дүшүүлэн суулгаад хаяа хатвчаа бүглүүгэн. Тэгж байтал хаан гэрийн гадаа ирээд Нохоо хороо. гихэн сонсогдов. Охин тоонороо баган гарган толгоогоо зухуулгаад Манад морилж болохгүй шүү. Манай аав нэралсан. гэхэд хаан Юу? Эр хүнээс хүүхэд гардг юм уу? Тэгвэл эр хүрнээс сүү гардг юм уу? гэж асуухад охиныг яасан зэцэн юм бэ гэж бодоод ухааныг нь аргагүй биширчээ. Ингээд тэнэггүйдээ зэцэн охиныг ихнэр болгож өгөв гинэ. Цэцэн бэрийнхээ ачаар тэнэггүйгээ ухаантай болно гэж хаан бодоод их л баяртай байлаа. Нэг өдөр хаан боджээ. Монхог хүмүн цэцэн ихнэртэй болоод ухаантай болсон болов уу? Ер нь нэг шалгаж үзсэн дээр баха. Хүмүн аавда модон тогоонд мах чанаад ирэхгүй юу? гэж хүсчээ. Тэгтэлгүй яах учраа олохгүй хамаг модон савнуудаа галд шатаачгаж гинэ. Тэгээд арга буюу ихнэртэй хэлв. Намайг модон тогоонд мах чанаж өг гэж аав хэллээ. Би аргаа барч хаад л байж байна. Эхнэр минь одоо яах вэ? Гэхэд ихнэр нь Гайгүй дээ. Битгий санаа зов. Яргаа шоронд мах чанаад аавдаа өгчих. гэж хэлв. Хүүч ёсоор болгож гиндэ. За тэгвэл чамайг ахаад нэг шалгая байз. Харин дараа нь хаан аав нь мөсөөр хүн хийж тавив. Миний хүү тэр мөсөн хүнээс үг сураад ирээрээ. Гэлээ. Монхог хүн очиод үг хэлүүлж чадахгүй болохоор сүхээр балбаж ирвгэн. Хаан аав намайг мөссөн хүнээс үг асуугаад ирэглээ.
дугуйж өгөхгүй болохоор нь хэмэх балбчгаад ирлээ. Одоо би яадаг хэрэггүй эхнэрээ минь. Уул бие минь усан билээ. Мөн бие минь өсөн билээ. Зудтай 3 сард байдаг билээ. Зуны 3 сард харьдаг билээ гэж хаан аавдаа очиж хэлээрээ. гэлээ. Мунхаг хүү хэлсэн ёсоор нь аавдаа хэлв. Миний хүү цэцэн ихнэртэй болоод овоо ухаантай болжээ. Хаан ширээнд сууж хамаг ардаа захирч чадах болсон байна гэж бодоод сэтгэл нь амраагүй. Ингээд нэг өдөр хаан ан хийхэр өөр гүрний нутагт явж байтал улс орныг нь эзлэх санаа агуулсан 2 хүнд баригчиж гинэ. Хааныг нь барьж чадсандаа их л баярлав гиндэ. Тэгтэл хаан манай хошуу нутгийнхан юмд амархан идэгдэх хүмүүс биш. Намайг энд ийм байна гэж 2 хүнээр хэлүүлэхэд этгээд нутгаасаа нүүхгүй. Тийм болохоор би та нарт өөрийгөө сайн байгаа гэсэн бичиг хийж өгье. гэхэд нөгөө 2 ч зөвшөөрч гин. Би дээрээ хөх торгон дээвэртэй, доороо ногоон торгон олбогтой, ардаа 10 хүн түшлэгтэй, үргэлжийн 2 хөхүүр сүүтэй, өдрийн 1000 түмэн хонин хүнстэй байна. Их жаргалтай байна. Эвэртэй малаа өмнөө туугаараа. Эвэргүй малаа ардаа туугаад ирээрээ. Эргүү улаан бирууга нутагтаа орхиороо. Хар туулаагаа сахиараа, цагаан туулаагаа эвхээрээ. Манай нутгийн савдаг болох 2 улайс бий. Нэгийг нь нутгийн голд завчиж унгаараа. Тэр 2 улайсыг эс унгавал манай нутгийн савдаг нэхэн. Миний байгаа нутаг хүртэл тэрний нэгээр түлш хийж ирцгээ гэж бичээд өгчээ. Нөгөө 2 хүн хааны өгсөн бичгийг нутгийнх нь хүн ардад үзүүлв. Олон хүн үзээд ерөөсөө нүнэ. Манай хаан сайхан жаргаж байгаа юм байна гэж боджээ. Тэгтэл ухаанд бэр гадаа байж байгаад надад тэр бичгийг үзүүлээч гэд сим авч үзв. Тэгтэл хаан аавыг жаргалтай байна нүүн гэж ярьцгаах юм. Надад бол хаан аав жаргалтай биш зовлонтой байна. Дээрээ хөх торгон дээвэртэй гэж тэнгэрийг хэлж байна. Доороо ногоон торгон олбогтой гэж газрыг хэлж байна. Ардаа 10 хүн түшлэгтэй гэж гарыг нь ард нь хөлсөн байна. Эвэртэй малаа урдаа тугаарай гэдэг нь буутай жалтайг нь өмнөө гаргаа гэсэн үг. Эвэргүй малаа ардаа туу гэдэг нь зэвсэггүй хүн ард нь яваа гэсэн үг. Хар туулаагаа сахиараа гэдэг нь шөнөөр яваа гэсэн үг байна. Цагаан туулаагаа эвхээрээ гэдэг нь өдөр нуугдаа гэсэн үг байна. Манай нутгийн савдаг 2 улайс гэсэн энэ 2 хүнийг хэлжээ. Нэгийг нь хөөж явуулаад нөгөөгөөр нь газарчлууж ирээ гэсэн байна гэж ард түмэндээ хэлжээ. Ард түмэн хэлсэн ёсоор нь очиж хаанаас суллаад хамаг дайснаа дараад тэр улсыг эзлэн жарган суух болвоо хөө. Олон жилийн дараа мэргэн хаан хөгшөрч хаан ширээгээ хүүдээ өвлүүлэх гэтэл нэг санаа төрөв гинэ. Хэдий бүсгүй хүнч гэлсэн бэрмэн үнэхээр цэцэн учраас төрийн хэргийг бэрдээ шилжүүлж мунхаг хүүгээрээ төр дэвшүүлдэг юм билүү дээ гэж санаад бэрийнхээ үнэхээр цэцэн эсхийг шалгахаар шийдлээ. Тэгээд бэрээ дуудаж ирүүлээд за чихөө араг, савар, аргал, хомоол, хонь, хууц, чон, гол, мод, эдэх энэ 10 үгийг хэлж огтхонч болохгүй. Хэрвээ хэлвэл толгоогч нь аван шүү химэн зарлиг буулгаад бэрдээ арга гүүрүүлж савар бариулаад адууны хомоол түлхэж хонинд явуулжээ. Тэгтэл хонийг нь чон бариад гол гатлуулаад модны ёроолд зооглчихсан байлаа. Цэцэн бэр энийг хаандаа айлтгах гэтэл өнөө хэлж болохгүй 10 үгийг хэлж толгоогоо ахуулах учраас бодож хаанд ингэж хэлвэ хөө. би үдэмлийг үүрээд балтмлыг бариад гүмлийн гэмлийг түүж явсан чинь майлдгийн махлаа тахлааг урсгал гатлуулаад ургамлын дэргэд олиморж амиж орхижээ Гисэнд хаан ихэд баясаж бэрийнхээ үнэхээр цэцэн ухаантайг шагшин хаан ширээндээ суулган амар сайхандаа жаргасан юм гэдэг. Монгол ардын үлгэр.